Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтаа морил. Энэ удаагийн шинэ бичлэг бол 네, 저도 한 말씀 해드리겠습니다. 세마천호 넬사랑 함께 보컬리스트 멜로디엔 тэгээд бид нар энэ хугацаанд маш олон жилийг энэ өдрийг хүлээж ингэж бэлдэж ирсэн. Тэгээд тийм болохоор одоо яг энэ хорон хүчит маш их давтаж маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэндээ бид маш их хичээнгүйлэн илүү их өсөж дэвшсэн дүр төрхөө харуулах болохоор та бүхэн ч гэсэндээ бидний маш их дэмжиж өгөөрэй. K Sharmidэ байгаа. Ваа, K Sharmidэгээрээ бүр ирээгүй амар удацсан байгааз. Миний thumbnail зурагнаас харсан байх. Энэ K Sharmidэ боловчиг монголчуудад аягүй хамааралтай. Яагаад вэ гэхлээрээ K-pop ертөнцид монгол охтууд дебют хийжээ. За, энэ бичлэгийг бүр ингэж зориулан хийж байгаа зөвхөн энэ хамтлагийг ингэж барьж аваад хийж байгаа шалтгаан гэх юм бол би яг шоун дээр нутсан дебют хийж байгаа тэр яг өдөр нь очсон гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл Blackpink-ийн 2016 онд яг ингэ дебютээ хийдэг штэ, хийгээд ингэ өөрсдөө танилцуулаад өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлээд ингэ олон нийтэд өөрсдийгөө ингэж таниулдаг. За, яг тийм процесс болсон гэсэн үг. Хамтлагууд юу нэг тэгж дебютээ хийдэг юм байна лээ. Амар олон ийм сэтгүүлчэд тэгээд ийм зураглаач нар ирсэн, айгүй олон телевизийн ингээ хөтлөгч нар бас ирсэн, фэнүүд нь бас ирж болно. Энэхүү хамтлаг нь ямар хамтлаг вэ гэхлээрээ Nabla гэдэг нэртэй 2 Монгол 2 Солонгос охин ингээ 4 гишүүнтэй ийм хамтлаг байгаа. Тэгээ хамгийн ихний дуу нь бол No Limit гэдээ цацагдсан байгаа. Дуу нь нэлээд дэжгүй заяа. Хамгийн ихний дебют дуу гэхэд ер нь бол айгүй сонсголонтой. Айгу онцгой санагдсан зүйл нь тэр дебют хийж байгаа үйл явдал, тэр дебют хийж байгаа процесс нь өөр айгу гой санагдсан баггүй юу. Эхлээд 4 гишүүд гарч ирээд өөрсдийгөө танилцуулаад за аль улсын хаанаас ирсэн бэ гэдгийг ингэ танилцуулж байгаа. За тэрний дараа S-Bag-ийн Whiplash, Blackpink-ийн Shutdown энэ хоёр дуун дээр бүжгэлсэн. Дууг нь бол дуулаагүй, яг бүжгэлсэн. Тэгээд хамгийн сүүлд нь No Limit буюу өөрсдийнхөө дууг бол дуулж бүжгэлсэн байгаа. Дараачих нь гарын үсэг зурах үйл ажиллагаа эхэлдэм байх лээ. Тэгээ тэрэн дээр айгүй хөргөн заяа. Бүх ингээд зураглаач нар, бүх ингээд хэвлэл мэдээллийн ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь очиж ингэж гарын үсгийг авт юм байлээ. Тэгээд яг тэгж явах явцад нь ингээд тэр хүмүүс ингээ хамаагүй асуулт асуугаал шууд ингээл болохгүй юмнуудыг нь хүртэл албаар хийлгүүлдэг заяа. Тэнгүүдлээ тэрийг нь хажуунаас нь хамтлагийн нөгөө нэг хариуцж байгаа менежер байгаа шүү дээ. Тэр менежер нь шууд ингэж болохгүй, зураг ингэж даруулахгүй. Одоо жишээлбэл нэг солонгос зураглаач ингээ энийг уцаа өгөөд хоёул ингээ цаанаас зураг дараад өгөөч төхөө хоёул зураг даруулъя гэсэн чинь энэ заа гэд ингээ зураг даруулдаг байхгүй юу? Тэсэн чинь менежер хажуунаас нь ирэнгүүтлээ ингэж зураг даруулж болохгүй шүү. Ингэж хувийн селфи ингэж хийхгүй ингээ уцыг бариад ингэж зураг дарж болохгүй шүү. Гэх шууд ингэ димлээ. Тэнгүүтлээ за цагт болсон одоо шууд босороо дараачийн хүн чинь суух гад яа хурдлаараа хурдан босороо гэл нөгөө тэгээд 4 хамтлагийн гишүүдтэй болохоор ингээ хамаагүй удаан ингээд хүмүүстэй ярьж болохгүй хамаагүй удаан ингээд суугаад ингээд иж болохгүй гэдгийг ингээд байнга сануулдаг юм байна лээ. Яг Монгол 2 гишүүд рүүгээ илүү онцол яа. За тайцны нэр нь бол Melody, нөгөө гишүүнийг бол Eni гэж байгаа. Melody-гийн жинхэнэ нэрийг болохоор Игшиглэн. Надад энэ айгуу гоё санагдсан. Яг л Игшиглэн гэдгээр нь англи руу орчуулах юм бол Melody болчихж байгаа шүү дээ. Яг л өөрийнхөө нэрийг гоё ингээд орчуулад Melody гэж гаргацсан байгаа надад амар хөөрхөн. Нэг тийм хөөрхөн санагдсан. Eni буюу инэрл гэдэг охин байгаа шүү дээ. Инэрл ч гэсэн адилхан өөрийнхөө нэрний эхний хэсгийг авсан байгааз инэрл Eni гээд. Тэгээ хамгийн таалагдсан зүйл нь Eni-гийн гарын үсэг байгаа. Гарын үсэг нь бүр үнэхээр таалагдсан. Одоо би та нарт харуулъя заяа. Монгол хичгээр биччихсэн байгааз тэгээд монголоор би болор туул гэд бичүүлээд гарын үсгийг авсан. Тэгээд бусад гишүүдийнхаа бас гарын үсгийг авсан. За Melody гэд монгол охиноосоо бас гарын үсгийг авсан. Melody гэдгийнхаа ми буюу ME гэдэг томоор биччихсэн. За тэгэхээр яг ми болж байгааз. Тэгээд Lodi гэдгээ болохоор яг нэг юм хөрхөн love гэж харагдаж байгаа юм шигээр амин хөрхөн биччихсэн. Тэр надад бас нэлээд таалагдсан. Дебют хийж агаад бүр үнэхээр баяртай байсан. За фэнүүд нь бол очиж болох байсан. Хэрэг та бүхэн Nabla хамтлагийн Instagram болон Facebook-ыг нэлээд сайн харж ирсэн бол 2 сарын 3-нд орой 7 илүү 8 цагт байсан.
эхлээд урьдчилан захиалга хийчих юм бол 15,000 вон тушаага захиалга хийж болж исэн. Ерөөшөд очоод төлбөр төлнө гэх юм бол 20,000 вон төлөөд орж болж исэн. За Монгол логтод мэдээж хэрэг тэнд байсан. Тэр дундаас миний хамгийн их дуртай би бүр сүүлд ингээд Instagram-аас энэ хүнийг олсон байхгүй юу? Өдия. Энэ болохоор Солонгос beauty content creator ахгүй юу? Ийм хөөрхөн охинтой би танилцсан. Энэ охиныг би хэдэн 7 хоногийн өмнөөс Instagram руу орж хараад вау, beauty content creator юм байна. Ямар хөөрхөн охин бэ? Ямар гоё контент бүтээдэг юм бэ? Би ч гэсэн яг нэг иймэрхүү контент бүтээмээр байгаа да. За ямар юмнуудыг яаж сурах уу гэх ингээл контентуудыг нь хараад хэрэг боломж олдох юм бол Солонгост байгаа юм чи адилхан Монгол охтод юм чинь уулзч үлстэй гоё юм байна да гэж бодож исэн чинь энэ охин яг тэр үйл ажиллагаан дээр ирсэн байсан. Гэтэ би ерөөсө таараагүй. Сториг нь орж харсан чинь Наблера хамтлагийн яг тэр дебют үйл ажиллагааг стори цэцэн байхлаар нь бит хоёр чааталсан. Тэг би шууд стори дээр нь хүүхд та очиж үзсэн юм уу гэсэн чинь тийм би чамайг харсан штэ гэсэн намайг харсан байсан. Тэгээд тийм үү гэсэн чинь мөн үү биш үү гэд харчихсан чи сториг нь үзээд мөн байсан юм байна гэж бодсон. Тэгээ би мэдсэн бол мэдлэг байсан штэ гэсэн чинь харин тийм ээ би яарад нөгөө нэг гарын үсэг зурах үйл ажиллагаанд нь оролцоогүй явцсан юм аа гэд. Тэгээд бит хоёр ингэж чадлаад дараа бит хоёр ингээ хамт уулзаад би гоё зөвлөгөө авангаа бит хоёр контент рил хийхээр болсон. Надад бүр энэ бүр амар гоё байгаа. Тэгээд би вау би ийм гоё юм үзэх гэж очичоод бүр ийм гоё хүмүүстэй уулзаад ингээд ийм гоё networking хийж чадсандаа бүр айгүй баяртай байгаа. Дараачих нь гоё зүйл бас дуусаагүй заяо. All the K-pop гэд ийм YouTube сууг байгаа. Энэ YouTube сууг 7 сая subscribeтай. Ер нь K-pop idol-ууд хөвчлэн debut хийхдээ бас энэ одоо нэвтрүүлэгт орж энэ суугаар ингэж цацагддаг. Үзэлт бол нэлээд өндөртэй маш гоё том YouTube channel байгаа. За энэ дээр бол мэдээж хэрэг Наблера охтын хамтлаг маань анхныхаа яг ийм нэвтрүүлэгт орсон байгаа. Хамгийн гоё юм заяо. Thumbnail зураг дээр нь N-ийн зураг байгаа. Thumbnail зураг нь N-ийн зураг гэхээр надад амар хөөрхөн санагдаа. Мэдгүй нэг уусаа тийм байдаг юм аа. Та нар тийм мэдж байгаасаа тий. Би одоо л яг ингээд Таиландчуудыг ойлгож байна заяа. Одоо л Таиландчууд Лиза манай Лиза за бусдны ах яа манай Лиза гэд байдаг учрыг би одоо ойлгож байна. Яг үнэндээ тэр Лила, Сая гэд хоёр хамтлагийн охин нь амар хөөрхөн байсан заяа. Надад амар таалагдсан. Гэтэ яагаад чи би ингээл Melody N-ийн хоёрыг л ингээл бичиж аваад Melody N-ийн хоёрыг л ингээ хараад байсан за. Яг муухай л да. Гэтэ яагаад чи би тэгээд исэн. Гэтэ нөгөө хоёр гишүүн ч айгүй мундаг байсан. Тэгээд 2 өдрийн өмнө тавигдсан байгаа энэ хөө сувг дээр бичлэг нь тэгэхэд 53,000 хүн үзсэн. Бүгд энд байгаа юунуудыг нь уншия. Комментуудыг нь уншия заяа. Монголчууд, солонгосчууд яг ямар юу гэж бичсэн байна. За үзэлбэр хөгжмийн видеоны дэргэд жинхэнэ гал байла. Амьд дуулалттай үзэлбэртэй ярих зүйл алга үнэхээр гайхалтай. За өөр царайлаг алдартай дуулж чаддаггүй хамтлагуудаас илүү дуулж байна. Хойтин гэсэн байна, амжилт гэсэн байна, момчужимаа гэсэн байна. Тэгэхээр зогсохгүй, хизээч зогсохгүй буюу no limit гэж байгаа штэ. Тэгээ энэ дээр бас яг тийм байна, момчужимаа. Бити зогсоорой. За мөн дээрээс нь удахгүй сайн MV-тэй болох байх уу? Угаасаа шинэ entertainment юм чи. Entertainment нь хүртэл шинэ байгаа заяо. Охтын хамтлаг нь ч гэсэн шинэ, entertainment нь ч гэсэн шинэ. Тэгэхээр бүр ингээд бид нар л дэмжиж чадах юм бол энэ хамтлаг үнэхээр сайн явж чадна гэсэн үг. BTS-ийг санаж байгаа штэ. BTS-ийг санаж байгаач. За клипэн тааруулж дуу нь бол богино бичлэгүүдээр челленж үүсгэж явахаар байна. Клипэн дээр нь та нар ороод хараарай. Клипийг үзээрэй. Эндээс үзэхгүйгээр заавал no limit Nablera гэж хайгаад бичлэгийг орж үзээрэй за. Тийм болохоор би ингээд бичлэгийг ерөөсөө энэ өөрийнхөө энэ бичлэгнээр оруулахгүй байгаа шүү заяа. Клипийн мэдээж хэрэг миний хувьд шууд харахад яг хоо жоохон сул байхын хувьд байсан. Дандаа нэг юм бүжгэлж байгаа хэсгүүд нь айгүй их байгаад байсан. Яг гоё нэг юм гişүүдээ ингэж фокуслсан эсвэл айгүй гоё утга агуулмж илэрхийлсэн тийм MV бол биш байсан. Хөвчлэн дандаа бүжгэлж байгаа сценүүд нь бол гараад байсан. Тэр нь надад жоохон тиймхэн байсан боловч мэдээж хэрэг анхных гэдэг утгаараа мэдээ сайн байсан. За дараачих нь 여러분들이 앞으로 아주 유명한 밴드가 되기를 바랍니다. 행운을 빌어요. илүү мундаг алдартай охтын хамтлаг болоорой гэсэн байна. За энд яг солонгос хүн юм биччихв. Яг монголчууд бол үнэхээр сайн бичсэн байна. Бүр монголчууд мань англиарч бичсэн байна, монголоорч бичсэн байна, солонгосоорч бичсэн байна. Крил, галиг бүгднгээр л бичсэн байна заяа. За яг солонгос охтын солонгос Лила Хойтин
гэсэн байна. Лилаг дэмжсэн байна. 데뷔 무대인데 너무 잘하네요. 대박하시네요. анхны дебют тайз мөртлөөсөө бүр үнэхээр сайн дуулж байна. Яг амьдаар айгуу сайн дуулж байна гэсэн байна. Тэгэд нэрээ вокалист нь штэ тий. Гол хоолой нь манай мелоди юм байна лээ. Тэгээд та нар боддоо хамтлагийн гол хоолой. Тэгсэн мөртлөө нэр нь мелоди. Бүр амар хөөрхөн таарсан байгаа сте. За ингээд комментууд бол бүр ингээд үргэлжилсээр л байна. Яг энэ хэрчээ бүгнээр алдахгүйгээр айгуу гоё дэмжиж яваад явуулахгүй. За одоо би гарын үсэг ингээд авахта мэдэрсэн зүйлээ та нарт хэлье заяа. Эний болохлээрээ амар тийм нүүрэмгий охин байсан. Энэ болохоор амар нүүрэмгий хөөх тийм үү яанад гисэн штт зохиоч гэж амар хөөрхөн нэг тийм охин байсан заяа. Мелоди болохлээрээ амар туранхай. Бүр амар туранхай. Тэг яг л тайзны тийм битээ охин байсан за. Амар гоё. Бүр үнэхээр гоё битээ охин байлээ. Лила болохлээрээ мөр нь айгу гоё охин шиг санагдсан. Мөр яг нэг юм өлгүүр шиг тийм мөртэй охин байсан. Сая болохлээрээ им тайрмал үстэй. Тайрмал үс нь айгу гоё өөрт нь зогцсон. Тэгээд AOA-ийн нэг гишүүнтэй надад айгу адилхан харагдаад байсан. Мелодигийн хувцас хамгийн таалагдсан. Өөрт нь бүр үнэхээр хөрхөн зогцсон байсан. Өөр гоё Наблера хамтлагийн тухай өөр гоё сонирхолтой зүйлийн хамгаалалттай хуваалцаарай. Тэгээд та бүхэн Наблера хамтлагийн Монгол 2 охиныгоо дэмжээрэй. Мөн Наблера хамтлагийг бас дэмжээрэй. Дараачийн мэдээгээрээ дараа нь одоо ямар мэдээгээр уулзцгаах вэ? Тэрээ нэг юм ярих марцчих. Ruby gossip бичлэгээ ярьдаг. YouTuber gossip бичлэгээ ярьдаг. За түшиг гэд ингээд мундаг хүмүүс намайг амар харьцуулж ингээд чатаар орж ирдэг заяа. Намайг ингээд нэг л юм барьж аваа. Ингээд яг чиний ингээд YouTube руу чинь орохоор яг плейлист алга гэд. Тэг би бол K шар мэдээ хөтэлдэг хүн. Гэхдээ би бас өөр юмнууд туршиж үзмээр байгаа аахгүй юу? Дан ганц ингээл K шар мэдээгээл баахан ингээл K-pop idol-уудын энэ янз бүрийн юмнууд ингээ ухаад яваад тахаар ингээд надад заримдаа жоохон сонирхолтой байдаг заяа. Тийм болохоор би яг өөрийнхөө гоё ингээд хиймээр байгаа сонирхсан зүйлүүдээ ингээд ийм гоё сэтгэл хөдлөлтөөр хиймээр байгаа аахгүй юу? Тэгээ яг та нарын хэрэг санал болгоод би тэрийг ингээд судалж үзээд надад үнэхээр таалагдах юм бол би бичлэг болгож гаргаж болно шүү. Тэрнээс биш нэг л ямаа ярьж яваач эсвэл гимт хэрэг ярьж явал зөвхөн гимт хэрэгэл яар gossip ярьж явал зөвхөн gossip бол яар битгий ийш тийш өсчээд гэсэн комментиг яг үнэндээ би хамааргүй байна. Хэрэг би үнэхээр ингээд би энийг л хийгээд явах юм байна. Би энийг л хийх юм бол бүр амар happy байна гэж бодож байгаа юм бол би яг тэргээл хийгээд явна. Тэрнээс биш ингээд надад ингээд таалагдж байгаа олон зүйлүүд байх юм бол би та бүхэнд илүү олон сонирхолтой зүйлсүүдийг ярьж өгмөр байгаа шүү. Дараагийн мэдлэг хүртлээ түр баяртай.